Цагдаагийн сүлжүүлгээ санаачлан тантай үргэлж хамт урайтай удирдлагыг улсын хэмжээнд зохион байгуулах зорилтын хүрээнд энэ удаа Говьсөнбөр аймагт зохиолоо. Энэ өдөрлөгөөр шинжилэн баталсан цагдаагийн албаны тухай хуулийг сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын ажлын ачааллыг тайлах, тэдэнд урам зориг өгөх, мэргэжлийн мэдлэг чадвар олгох сургалт зэрэг явуулах, арга хэмжээг цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтээс урьдчилан сэргийлэх хэлтс. Хэвлэл мэдээллийн төв Говьсөнбөр аймгийн засаг даргын тамгын газар аймгийн цагдаагийн хэлтстэй хамтран зохион байгуулжээ. Мэдээлэл өгөө тэгээд хэдүүл хамтран ярилцах хэлбэрээр арга хэмжээний эхний өдрөө цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтс, аюулгүй байдлын хэлтсийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтанд аймгийн засаг даргын тамгын газар болон харьяа агентлагууд цагдаагийн 100 гаруй албан хаагч ажилтнууд хамрагдсан. Мөн аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургуулиудын бага дунд ахлах ангийн нийтдээ 320 гаруй сурагч, 23 багшид, сүлд чуулгын олон нийтэд харилцах мэргэжилтнүүд, аюулгүй замын хөдөлгөөн, кибер гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нь хар тамхи мансууруулах бодисын аюулаас сэрэмжлэх зэрэг сэдвүүдээр лекц, яриа, хэлэлцүүлэг, асуулт хариулт хэлбэрээр сургалт явуулж хүүхдүүдэд бидний аюулгүй ирээдүй миний гарт байгаа гэдгийг ойлгуулахыг зорьсон нь үр нөлөөгөө өгсөн юм. Хүүхдүүд лекцийг анхааралтай сонсож, бусадтайгаа уралдан гар өргөж хариулж байгаа байдал тэдний дахиад ирээрэй гэсэн чин сэтгэлийн үгнээс мэдрэгдэж байсан юм. Би гараад ирчихсэн. 18 наснаас доош танхимд орсон хүмүүс болохоор тэр бол гарч чадахгүй гинэ. Энгэр сургуулийн 9 ангийн сурагч Мөцөө Цолмон өвгтэй мөнхөл байна. Тэгээд өнөөдөр ингээд та бүхний хийж байгаа энэ ажил үнэхээр таалагдсан. Тэгээд бидэрт үнэхээр хэрэгтэй юм байна. Тэгээд өнөөдөр энд хүрсэн манай Говьсөнбөр аймагт хүрсэн ирсэн сүлд цуулгын хамт олон болон цагдаагийн албаны хамт олондоо баярлалаа гэж хэлье. Ингээд цагдаагийн сүлд чуулгын хамт олонд юуны өмнө бас баярлж байна. Энэ болохоор манай Говьсөнбөр аймагт энэ хүрэлцэн ирж сургуулийн боловсролын сургуулийн хүүхдүүдэд хорд зуршил хар тамхины талаар үнэтэй сайхан зөвлөгөөг өгч хүүхдүүдэд цаашдаа энийг анхаарах хэрэгтэй гэсэн үүднээс олон сайхан мэдээллийг өгөөд мөн бас сүлд чуулгын уран бүтээлчид бас ирж ая дуугаа өргөж явахад нь маш их баяртай байна. Ингээд та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг сургуулийнхаа нийт олон багш ажилчид болон мянган сурагчдынхаа өмнөөс та бүхэнд амжилтыг хүсье. Үргэлж арга хэмжээ өнөөдөр Говьсөнбөр аймгийн амьд зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд цагдаа ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтс, сүлд чуулга, цагдаа ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв хамтран цагдаагийн байгууллагын хөдөө оролцоод ажиллаж цагдаагийн байгууллагынхаа албан хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мөн засаг даргын тамгын газар түүний харьяа хууль хяналтын байгууллагуудын ажиллаж байгаа албан хаагчид гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мөн өөрсдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлийн мөн гэр бүлийн хууль хүчирхийлэлтэд дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх энд оролцооны талаар сургалт зохион байгуулж ажиллалаа. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг байнга дэмждэг байгууллагыг сурчлах зорилгоор аймгийн засаг даргын тамгын газрын хамт олонд зориулсан мэнчилгээ дэвшүүлж. Өдөртгөө болонго ихэнх хөрөлцөг ирсэн иргэд та бүхнийг энэ өдрийн түмэн амраа болон айлтган мэдчилж байна. Цагаан шопор дүүрэх борхон хатууны яргал дээрээс цагийн савсалганд сөмбөрлөг эрхэмсэг уулсын тэргүүн дээрээс болон мөсөр гантгдах хатан болоолын мандал дээрээс бүртж
чон гоо марлын удам эрхэм монголчууд та бүхэндээ энэ сайхан өдөр хүндэтгэл үзүүлж Монголын цагдаагийн сүлд чуулгын бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхнийхээ өмнө Галсанбар аймаг дахь засаг даргын тамгын газрын хамт олондоо Монгол онгод хамтлаг буюу Морьтон Монгол Хөөмичдийн олон улсын уралдааны хошоо дэд барийн шагналт авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч Монголын сүлд чуулгын Монгол онгод хамтлаг та бүхнийхээ өмнө гарч ирсэн байна. Нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэж яваа Галсанбар аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон та бүхэнд Монголын цагдаагийн байгууллагын удирдлага цагдаагийн сүлж чуулгын энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж гавьяаны амралтанд гарсан тус хилцсэн Ахмад ажилтан Ганбаатарын гэрт очиж Монголын цагдаагийн байгууллага таны гавьяаг мартаагүй гэдгийг уламжлан чуулгын дарга аймгийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд Ахмадын зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэн чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор нийт Ахмад ажилтнуудад бэлэг барьж дурсгалын зүйлийг гардуулсан гэсэн юм а. Цагдаагийн ерөнхий газрын хамт олонд болон аймгийнхаа цагдаагийн хэлтсийн хамт олонд баярлалаа. Өнөөдөр маш их баярлалаа.
Эзэн төрийн илдэтэдэсмин эгэр түмний хэвийг сахихада хөхтөнгөр түмнэнч явсны хүннөө хадын шестрэн шивиндэгэ Түүнчлэн аймгийн иргэд олон нийтэд зориулсан цагдаагийн сүлд чуулгын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цагдаагийн ахлагч Амар болд цэнгэл дүүрэн нутаг тайлангаа өргөн барьсан нь говь сүмбэрчүүдэд сэтгэлийн яруусл илүүл нутгийн хүүгээрээ омгшиж бахархсан цэнгүүн болж өндөрлөө. Тоглолт үзэж сонирхсон иргэдэд цагдаагийн албаны тухай хуулийн 7 дугаар бүлгийг хураангуйлан иргэд нь үүргээ биелүүлснээр гарах үр дүнгийн тухай А4 хэмжээтэй зурагт хуудас бэлтгэн тараасан юм а. Тоглолт өндөрлсөний дараа үргэлжлүүлэн сартаа үдшийн уянга цэнгүүнийг гадна талбайд эхлүүлснээр иргэд өргөнөөр хамрагдаж ажлын ажиллаа тайлж үлээвэр хөгжмийн намун аясанд вайлсэргэж чуулгын дэргэдэх мөрдөс хамтлагийн 70-80-аад оны дуунуудад твист бүжиглэж орчин үеийн хөгжмийн хэмнэлээр дөргиж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн үйлс урандор флаш моб бүжиглэн хаалтаа хийсэн нь иргэдийн сэтгэлд ихэд нийцсэн юм а. Хайр цацран цэнгэл домбол харц гиген залуусын төлөө нандин бүхнээ дурсан санаж нарлаг сууга буурдуудын төлөө андра өргсөн цагдаа би амьмадын сэдэн өвөртөтгөө эргэн таны цагдаа би эцэг хүрэтэ Арга хэмжээний 2 дахь өдрийн өглөө ажилдаа ирж байгаа аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдаа үлээвэр найрал хөгжмийн угталтын марш, баярын марш, чуулгын эмэгтэй албан хаагчдын мэдлэгээр угтаж тэднийг халуун кофе, цай жигнэмгээр дайлж бие биед нь урам зориг өгөх хөгжөөнд дасгал хийлгэж мөн аймгийн цагдаагийн хэлтс томилогдоод удаагүй байгаа замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч цагдаагийн Ахмад Батхуйгт төрсөн өдрийн гинтийн бэлэг барьсан нь тэдний урам зоригийг сэргээсэн юм а. За, стив бодоод лагаад тэгрээ. Бигээ өглөө нэмээ. Биднээ сайхан амжилтсан уу? За, бид нэр удирдлагуудаас судалгаа авсан. Тэгээд өнөөдөр яг бидний агамжуудад авцаа таны 43 насны төрсөн өдөр болох байна. Тэгээд сүлд чуулга олон цагдаагийн нийт бие бүртгэхүйний өмнөөс таньда баярын мэндийг хүргье. Зориулаад даавс хийдгээ хэлэг болгож байна. Цагдаагийн хэлтсийн Ахмад ажилтнууд одон медалаа ингэртэй гялалзууж баяр ёслолын шинжтэй оролцож байсан нь албаа хичнээн их хүндэтгэж хайрлаж байдгийг харуулж байна. Урмын үгийг яг энэ агшиг ашиглаад хэлж өгөө юу. Ахмад одоо ярьцаа. Тэгээд одоо ихтэй хөлтмөөс ч одоо ихтэй цаашаа наж. Ахмад Батхуйг Ахмад огшууш баян зэрэг та мундаг сайн найз ч юм мундаг залууч ч юм. Вау. Шинжилэн баталсан цагдаагийн албаны тухай хуулийг албан хаагчдад сурчлах, судлуулах зорилгоор цагдаагийн албаны тухай хуулийг хэн сайн мэдэх вэ? Аахаа тэмцээнийг амжилттай зохион байгуулж, 1-р байранд тус элтсийн эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч цагдаагийн Ахмад Сарнай,
2-дугаар байранд ахлах мөрдөн байцаагч Цагдаагийн Ахмад Баяр Золбоо, 3-дугаар байранд мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Баян Жаргал нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнууллаа. Монголын Цагдаагийн шинэ хууль бол Цагдаагийн хаагчдын үйл ажиллагааг тодорхой зохицтой болгосон. Нийгмийн баталгааг хангасан боломжтой гарсан нийтээр өсөж дүүрэж байгаа. Тэгэхээр энэ шинэ хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол та нөх тийм гол үйл ажиллагаа юм аа. Энэ шинэ хуулийг хэрэгжүүлэх үйлчлэлд их амжилт гаргаарай. Аахаа тэмцээн бол нэг хэрэг. Гэхдээ аахаа тэмцээнд тэргүүлнэ гэдэг бол энэ шинэ хуулийг хэрэгжүүлэхийн үндэснэ гэж ойлгож байна. Тийм учраас аахаа тэмцээнд тэргүүлсэн эхний өрөөд гэж авчираад дахин амжилт хүсье. Аймгийн Цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Цагдаагийн хошууч Алтан Гартамын охин Нандин Солонго, мөрдөн байцаагч Цагдаагийн Ахмад Од баярын хүү Цэлмэг, эргүүлийн цагдаа Цагдаагийн ахлагч Баяр сайхны охин Нандин Эрдэнэ зэрэг онц сурлагтан тэргүүний 3 хүүхдийн Эрдмийн баяр дээр нь очиж баяр хүргэж уран бүтээлээр мэнчилгээ дэвшүүлсэн нь баяр дээр нь баяр нэмлээ. Тэгээ охин нь Нандин Эрдэнэ маань бас онцлог охин гэж байгаа. Тэгээд Нандин Эрдэнэ дээр бид нар өнөөдөр одоо ааваараа бахархаж байгаа тийм ээ. Цагдаагийн одоо цаг наргуу ачаад ихтэй аавд одоо ийм амжилттай сайн зүтгэж яваа ааваараа бахархаараа Нандин Эрдэнэ. Түүнчлэн жижүүрийн ахлах офицер Цагдаагийн хошууч Зоригт Баатарын гэргээ аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч нэм даваад ханиараа бахархах халуун сэтгэлд нь илч нэмэхээр сувилагч нарын баяр дээр нь очиж ханийн эмч ажилтнуудад алдаршуулан сурчилсан тэдний бахархлыг төрүүлж хэсэгхэн зуур нисэх шахан бүжиглэж сувилагч бүсгүй маань ханиараа бахархсан сэтгэлээ догдлон байж илэрхийлээд аавда бичсэн хүүгийнхээ шүлгийг унссан юм. Хүн заныхоо амт тайвны төлөө харанхуй шөнийн айдсыг халиран хатуу сэтгэлтний зүрхийг далдран хайртай аав ажилдаа явдаг. Үдшийн бүрий өөр хинжингэрч өөр хэн нэгний аавд туслахаар өргөсөн тангарахтаа үнс зүтгэхээр өөрийн аав ажилдаа явдаг. За та бүхэнд сувилагчдын болон их хөргөчдийн баярын мэндийг хүргэе ялна. Манай жижүүрийн офицер Зоригт Баатарын маань ихнэр бас баяранд аврагч байгаа учраас бид нар зөвлөж байгаагаа хамтран үндэтгэл үзүүлж таны ард одоо манай албагчийн ард та минь байгаа шүүгээд энэхүү жижигхэн туршлагыг үнээр авъя. Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд хувь хүний маркетинг сэдвээр бүжигчин Цагдаагийн ахлагч оюун номин инээмсэглэл сэдвээр хөгжимчин Цагдаагийн дид ахлагч мөнх баярнаар мини лекц уншсан сонирхол татсан төдийгүй жирийн бага тушаалын уран бүтээлчид чухал хэрэгцээтэй лекц уншсан илүү сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд их нэр төрийн хэрэг. Би бол жижигрийн цагдаа. Энэ сайхан гэгээлэг Цагдаагийн албан зүтгэж яваа мөрдөснийх ахмадуудынхаа өмнө өгөлнэ гэдэг бол миний хувьд их нэр төрийн хэрэг байлаа. Хамтч гисэн ирээд юм байна. Тэгвэл инээмсэглэж яваа Цагдаагийн албан хаагчийг харсан уу? Харсан мөн гараар өгөөрэй. Дөнгөж сая бид нар инээлж ирсэн тийм ээ? Амжилтанд хүрэх вэ гэсэн сэдвд орд өчүүхэн мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаамаа. Нийгмийн харилцаанд орж буй аливаа хүн өөрийн ажиллаж буй зах зээлийн үнэт чанарыг эзэмших, түүний шалгуурт нийцэж байхыг хэлэх бөгөөд өөрийгөө зөв илэрхийлэх, илтгэн харуулах, сурталчлах үйл явцыг маркетинг гинэ.
Дараагийн арга хэмжээнд уламжил болгон явуулахаар тогтсон ажлын нэгэн хэсэг бол сүлд чуулгын дуу бүжиг заах цаг байсан юм а. Аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагч ахмад ажилтнууд үүнийг талархан хүлээн авч цагдаагийн сүлд чуулгын соёлын тэргүүний ажилтан цагдаагийн ахлах ахлагч Дархан Баатрын дуулсан Би цагдаа дууг сурч 1935 оны ихээр цэргийн ансамблын хөгжимчин Үлээгэр хөгжмийн аянд бүжигчин жүжигчин Александр гэгч Монгол эмэгтэй анх ард түмэнд дэлгэрүүлсэн нийтийн таанц өмнө төрлөختөн задгай цагаан бүжгүүдийг тун чадварлагаар сурцгаас юм а. Цагдаагийн ерөнхий газрын харьяа газар хэлтсийн албан хаагчид, цагдаагийн албан хаагчид иргэд рүү хандсан сургалтыг явуулсан нь уг соён гэгэрүүлэх ажлыг цогц шинж чанартай болгосон. Тантай үргэлж хамт цуврал соён гэгэрүүлэх ажлын төгсгөлд цагдаагийн хэлтсийн хамт олноос хэрэглэгчийн үнэлгээний санал авахд оролцсон хүмүүсээс уг арга хэмжээг сэтгэлд нийцсэн эсэх талаар асуултууд 100% маш сайн гэсэн үнэлгээ өгсөн юм а. Арга хэмжээний таалагдсан хэлбэрүүдээс өглөөний өгтөлтийн ажиллагаа, хөгжөөнд дасгал, албан хаагчдыг алдаршуулах зэрэг нь гинтийн бөгөөд сэтгэл хөдлөсөн шинэлэг байсан. Цаашид уг арга хэмжээг ямар байдлаар зохион байгуулах талаар нээлттэй асуултанд маш шинэлэг албан хаагч иргэдэд хандсан олон төрлийн ач холбогдолтой ажил боллоо. Баярлалаа, ажлын амжилт хүсье. Цаашид орон нутагт 2 удаа тогтмол явуулж хэвшгэн зүйтэй гэсэн үнэлсэн тэдний оюун санааны хэрэгцээг хангасан таашаалд нийцсэн ач холбогдолтой арга хэмжээ болсныг харуулсан юм а. За шинжлэн батлагдсан цагдаагийн албаны тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиудыг иргэд ард түмэнд бусад төрийн болон төрийн бус байгууллагууд сурталчилж ажиллаж байна. За энэтэй бидний ажил дэмжлэг болох үүднээс сүлд чуулгын хамт олон цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс бусад албатууд хамтран ажилд бидний ажилд тусад дэмжиж эвдэр хуудуудыг бас иргэд олон нийт төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид сурталчилж өгсөнд бид өхөн маш их баяртай байна.